Урд өмнөх 2016 оны сонгуул, 2020 оны сонгуулиар хүн нам дангаар орч чадаагүй. Хэдийгээр бид шийдвэр гаргасан ч гэсэн ороогүй, оролцуулаагүй юм. Тухайн үеийн эрх барьж байгаа намууд, за тэгээд тухайн үеийн ерөнхийлөгч нарын оролцоотойгоор тухайн үеийн хууль хүчний байгууллагуудын нөлөөтэйгээр хүн намыг оролцуулдаггүй байсан. Яагаад гэвэл иргэдийн дэмжлэг өндөр байсан. Яагаад гэвэл сүүлийн 30 жилийн хугацаанд энэ хоёр намын тогтолцоо болохгүй байна. Шинэ улс төрийн хүчний, шинэ улс төрийн зүтгэлтнүүдийг, улс төрчдийг нийгэм хүлээжсэн. Харамсалтай нь дэмжлэг өндөр байгаа болохоор хоорондоо нэгдэж нэдээд уссаа өөдөн татъя, бодлогоор өрсөлдөө гэсэн энэ залуучуудын нэгдлийг бол оруулдаггүй байсан. Харин энэ удаа бол бид нар парламент судалтай улс төрийн хүчний хувьд улс орны шийдвэр гаргадаг, замун тогтцооны өөрчлөлтийг манлайлж авсан улс төрийн хүчний хувьд бол өнөөдөр бол бид албан ёсоор гардуулж өгч जैन. Тэгээд энэ удаагийн сонгуульд бол оролцоно гэдэг итгэл үнэмшил бол байна. Өөрөөр хэлэх юм бол сонгуульд оруулна гэдэг хүлээлт маш өндөр байна. Нөгөө талдаа дахиад нэг зүйлийг бас хэлье. Монголын түүхэнд иргэд худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, босролтой, мэдлэгтэй, туршлагатай, сэтгэлтэй ийм эдэр насны мэрэгчлэн залуучуудыг, мэрэгчлэнүүдийг маш ихээр дэмжихээ судалгаа болгоноор бол илэрхийлж байгаа. Иргэдтэй уулзах болгонд илэрхийлж байгаа. Харамсалтай нь тэр сонголтыг нь бол өгдөггүй байсан. Энэ удаа хүн ном бол энэ сонголтыг өгж байгаа. Иргэдтэй санал болгож байгаа юм а. Үр дүнд нь улс орныхаа эрх ашигын төлөө байж чаддаг. Өөрийнхөө намын биш, бусдын намын биш, өөрийнхөө эрх ашигын төлөө биш. Харин яг тухайн улсад урт хугацаанд хэрэгтэй ирээдүйрээ чиглэсэн ийм шийдвэр гаргах чаддаг улс төрчдийг л оруулснаар энэ улсууд хөгжсөн байгаа юм а. Тухайн үед иргэд нийгэм нь ингээд дэмжихгүй байсан ч олонх нь ингээд дэмжихгүй байсан ч байсан хамаагүй популизмыг сүрч чаддаг, гал барьж чаддаг ийм л улс төрчдийг бол оруулна. Тэгэхээр хүн нам популизмыг сүрнэ. Ердөө энэ сонгуулиар хүн нам популизмаас маш хол байна. Популизм хийж байгаа улс төрчдтэй бол хатуу тэмцэх болно. Сонгуулиар ил болох болно.